Hi guys, Аканэн. За би сая 10 хоног аяллахаа айгүй гоё бичлэгийг хийн гэсэн боловч нэгт нь аялал маань фейлдээд хоёрт нь ирчээд би бичлэгээ янзлах гэж маш их стресслээ. Миний бичлэг маань бас фейлдчихлээ. Уул надад аялдаа зориулаад би ингээд гэрэл аваад Insta 360 гэдэг ийм камер аваад энэ яг нэг 360-аар бичдэг камер нь. Тэгээл хөлийг нь аваад утсаар бичихтэй энэ DJI ашиглаад микд аваад амар амхандаа бэлдсэн боловч яг ирчээд бичлэгээ үзсэн чинь маш олон асуудал гарсан. Тэг ямар ч тач би юуны өмнө та хэдэндээ товчхон миний 11 аялал юу болсон тухай хальт товчхон яриад өгье. За ингээд бит хоёр нохоогоо аваад Баян үлгийн орно гэсэн зорилгоор үргэлжлэн Улаанбаатар хотоос гарсхан байд юм аа. Тэгээд замдаанаас тараад аль замаар яаж явбал дэрвэгдэг зөвлөгөө авахаас гадна анхны тусламж машин хэрэгтэй жижиг сажиг зүйлс гэх мэтчлэн зөвлөгөө аваад хөдөлгөө. Тэгээд өвөр хангаар явахаар шийдээд тэр оройно өвөр хангаан арваа хийрийн төв дээр ирээд махнаа бариад бит хоёр хонлоо. Маргааш өглөө нь босоод машинд маань кондишн байхгүй байгаа учраас мөн маш халуунд цонхоо хадтай явах боломжгүй, тиймээс нүүр хамгаалах хэрэгслэн аваад өөрсдийгөө нэг базааж аваад хөдөлгөө. Тэгээд Баян онгор өнгөрөөд бараг 100 км явж байгаад бөмбөр сумын ойролцоо ирсэн байтал машинаас гин дутаа гараад машин маань ивдэрсэн байдаг юм аа. Тэгээд замын хүмүүсээс зөндөлн зөвлөгөө авсан боловч хамгийн сүүлд нь баяжсан байна. Өнөөдөр энд машинд авах нь хөргөөд өглөөс аваад үзье гэсэн сүлжээ машин дагуу битээр машинд авах нь хор болвоо. Тэгээд удасгүй сүлжээгөө усгүй тоггүй ямар ч тач машинда ном зам уншаад чиглэрч нэг орой өнгөрөвөө. Ингээд 3 дахь өдөр боллоо. Өглөө машинасаж үзтэл ассангүй. Ингээд ажлын машин хамгийн ойрхон аймгийн төв болох Баян онгороос дуудаад Баян онгорт ирлээ. Ингэсээр л орой болчихсон учраас машиныг маргааш задлнаа гэд бид хоёр буудалд орж ус тасанд орж нэг сайхан амарч аваад өнгөрөвөө. За ингээд 4 дахь өдөр бид хоёр сайхан амарсан хүмүүс нүүрэмээ будаж аваад машин руугаа явъя. Машин маань бараг болж байгаах болоод болчихсон байвал шууд аваад цаашаа явъя да гэсэн бодолтойгоор машин дээр очиж үзье. Гэтэл яг үнэндээ дөнгөж задлж байна. Энэ нилээдэн цаг орно гэж хэлвэ. Тэгээд яхаа мэдгүй байж байтал манай нэг найз Баян онгороор дайрж явна гэд уулзаад найзынхаа үзсэн газар Говьалтай аймгийн очсон газруудыг зургийг нь үзээд ямар гоё газар вэ гэж бодож байгаа байж илаа. Тэгээд машин маань болоогүй байгаа учраас Баян онгорын аймгийг жаал үзье да гэж бодоод зайсан дээр нь үзлээ. Ус оролцол дээр нь очлоо. Ингээд очтолоо бас л болоогүй байваа. Тэгээд үлсэндөө жаал нэг юм мэдчихээд үлээгээл шөнө 3 цаг боллоо. Бас л машин минь болдоггүй. Тэгээд дүүтэйгээ хандчаал ярилцаад ер нь ингээд аяллаа маань бараг 10 хоногийн тал нь явчихлаа. Биний дөө хоёулаа ер нь Говьалтай ороод үзье. Манай найз аялсан газар ийм газар байна. Тэгэхээр энэ дээр очичоод бүтээ да. Энд очиж сайхыг нэг амарчаад явъя хүү гэд. Тэгээд ярилцсан эцэс бид хоёр хөнхөр орохоор шийдвэ. Ингээ байж байтал үүрийн 5 цагийн үед ашгүй машин минь аслаа. Баян онгор 3 онцон хүмүүс чинь одоо яах вэ? Тэгээ шууд Говьалтай чиглэлээд гарваа. Тэгээд жаал нэг нүдний хоор гаргаж авчаад тэр чигээрээ яваа. Энэ өдөр бараг 12 цаг машин ирсэн баха. Ингэсний эцэст оройн нь хөнхөр дээрэн ирлээ. Ашгүйний мөн хөнхөр дээр ирээд амралтын газартаа байр аваад хоногоо. Ингээд 6 дахь өдөр нийлхлээ. Энэ өдөр маш их бороотой байсан учраас битээр дээрээс нь 5 хоног энэ тэндгүү хоноод ядарч цударсан байсан учраас энэ өдрийг ерөнхийдөө амралтын байдалтай байрандаа өнгөрөөсөн мэт юм аа. Ингээд 7 дахь өдөр бид хоёрын жинхэнэ аяллаа бичлэгүүд өөр видеохоор линкээр оруулсан байна. Тэгээд манай ороод үзээрэй. Ингээд оройн нь бид хоёр гигэн нүр дээр очиж хооны ойрхон байд юм байна. Ингээд тааширсан руу хөдөлгөө. Тааширсан минүүхэн ойрхонд гэж хэлсэн нутгийн ахын хэлсэн үгэнд идэхэд бид хоёр хөдөлгөө. Гэтэл морд иржигнөр замтай дээрээс нь маш хол байв. Удаанч яваа. Тэгээд шөнө харанхуй боллоо. Шөнө 10 цагийн үед машин барьж яваад би үнэндээ айваа. Төлн дурд нэг өнгөчүүл яана. Энд тэрээ уулгаад ойр тойронд нэг ч гэрэл байхгүй. Дээшээс бүрсэн дэшээс эдсэн
тайшир сумын гэрэл гарч иртэл бие чангалан явбаа. За ингээд ашгүй тайшир сумын гэрэл чарагдлаа, миний бие сулрлаа нэг юм уухтайгаа болоод бит хоёр цаашаа гэгийн нур орох гэхээр бас зам мэдэхгүй учраас ерөөсөө тайшир сум хүмүүсээ бараад очих нэгээд нэг хүмүүсийн хажууд голын ирээ дээр очиж хонлоо. За ингээд 8 дахь өдөр нь болов өглөө эртлэн аширсан хүн гэж аширсан үнийг хэлнэгээд тосмаас л хамгийн маш шалгаад машинаа нэг шалгачгуудаа цаашлаад гэгийн нуур руу очоод усан цахилгаан станц үзвэ. Усан цахилгаан станцыг маш сүрлэг юм байх юм болов гэж бодсон чинь яг үнэндээ тийм байсангүй. Зүгээр л нуур нь үзэсгэлэнтэй байлаа л да. Тийм нэгэнд яваад ирсэн хүнийг нуурын дээр нь жаалсан тоглож чилэрч байжгаад буцваа ингээд нийтдээ 200 км шорон замаар явсан ядарсан хүн засмал замыг хараад баярлаваа. Ингээд засмал замдан ороод Баян хонгор дээрээ очоод шөнө очиж хоноод бараг л бүтэн иргэд шиг болсон байлаа. Тэгээд цааш хөдлөлөө. Ингээд 9 дахь өдөр болвоо. Бид хоёр Баян хороос гараад Дарваа хэр дээр очоод Дарваа хэр дээрээ нэг дэлгүүр ороод ер нь аялал манд дуусгасан чинь орж байгаа учраас сайхан гоё хоол хийж идийгээ докторантын материал аваад явлаа. Ингэж явж байгаад анх нөгөө тусалсан найз дээрээ элсэн тасархаа дээр ирээд найзынхаа амралтын газар сайхан устсан дороод амарлаа. Ташин гэж хэлэхэд та заавал аялагч байх, амрагч байх шаардлагагүй. Зөрөөд өнгөртөөч гэсэндээ сауна, массаж барианд ороод явах боломжтой. Маш тийм тансаг зэрэглэлийн үйлчлэгээ сайтай зэвгэн газар байлээ. Ангийн хонжонгуудаа маргааш өглөө 10 дахь өдөр буюу бидний аяллаа хамгийн сүүлчийн өдөр эсэн тасархааг үзэхээр хөдлөлөө. Эсэн тасархаа дээр онцны юм байхгүй тэмээ унаад тэгээд буцваа. Тэгээд бензиний дөргөж аваад илүүн дээр хоолойдож аваад Улаанбаатартаа буцаж ирсэн байт юм аа. За сая хэлсэнчлэн анх уул нь бол Баяр гэв дээр зорж гарсан байдгийг. Гэтэл машин тэргүүний өдрээд говьалт орчод ирсэн. Авчиг зөндөө олон юм сурсан. Жишээ нь бол машин тэргээ мэддэг боллоо. Дээрээс нь маш олон мэдрэмжийг авсан. Яг төлөвлөгөөгүй гарч байгаа шүү дээ. Хаагуурч ухаан мэдэхгүй. Тэгээд замын хүмүүстэй танилцаад, олон хүмүүстэй танилцаад, зөндөө олон найзуудтайгаа тааралдаад, найзуудаасаа зөвлөгөө аваад ингээд явсан. Хамгийн гоё мэдрэмж, амар мэдрэмж нь юу байсан бэ гэвэл тэр яг нэг шөнө явж исэн. Тэр үед би бүр ингээд яг гацсан заяа. Багшаа ингээд замаар хараад толинд янз бүрийн ингээд хааваргүй ямар ч гэрэл байхгүй дундуур ингээд модон дундуур ингээд явж байгаа шүү дээ. Гівгэнт нөгөө яг тэр явахын өмнө амралтын газар байсан ихч болохоор за минийдэг болгоомжтой яваараа сүүл цагаан сайн өргөж яваараа тэр чинь машинууд эргэж гэдэг газар шүнзэг хэлсэн. Тэр өдөртөө нэг боддог байхгүй. Яг шүн ингээд тэр үгийг боддоод би ингээд сандраад гурган нөгөө ихчин юм болохоор айжаагаа мэддүүлэхгүй гэж хайлуулах юу ч хэлэхгүй гэж явуулсан. Гэтэ дүү анзаарсан л байсан юм бэ л. Тэгээд яг 10 болол 11 болол харанхуй болол би ингээд бүр ингээд хөшсөн. Нэг даваад гэрэл гараад ирээсэй гэж хүн амтнд таараасаа гэж бодвол тэгэл байхгүй. Гинт ийм талент удуур нэгэн гүрэх юм уу талент нэг марагдвал яана гэж бодвол айгаал салганаал тэгээд бүр хөшсөн явж байгаа л нэг даваад гарч ирсэн машгүй нэг гэрэл харагдаад тэгсэн чинь би нэг ингээ бие суларж байгаа байхгүй. Тэгээд дүүдээ ингээ гинт өөрийг анзаарч миний ингээ хоол амар хатцсан. Дүүгээ нэг ус игээд өгдөг жаа. Ус уугаад нэг жоохон тавьшраад тэгэл явсан байдгийн тэр гэхдээ хамгийн амар мэдрэмж юм байсан. Гэхдээ одоо ингээ санахад айгу гоё ойр тэгж нэг тийм аюултай мэдрэмж аваагүй удсан юм шиг санагдсан. Тэгээд яг хамгийн сүүлд нь аялдаа явж ирчингүүтээ жоохон зориг орсон. Юу вэ гэвэл дараа нь бүр ганцаараа ингээд гараад аялал болмоор санагдаад явчихсан. Энэ бол маш аюултай зэрэг АК нэг юм зэрэг орчхороо нэг өдөр ээжснэ гинт. За зэрэг би гарлаа гэл гараа явуулчих магадгүй тийм нэг зэрэг ороод ирсэн. За хоёр дахь видео яг контент бүтээгчийнхаа хувьд гэх юм бол гардаа иржингүүтээ би бичлэгээ үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний ингээд хар бичлэг нийлээд 3 цаг болчихж байгаа юм. Бүхэлдэн 3 цагийн бичлэгийг би 10 минутанд багтааж хийдэл гэж бүр хэдэн өдөр суугаа. Жохон ингээд сууж байгаа л ядраал за энэ хэсгийг хас энэ хэсгийг нэмээгэл тэгснээр нөгөө гадаа бичсэн бичлэгүүд маань амар их шуугантай. Тэгээ камера буруу байрлуулад би бичээгүй ч юм уу зөндөө асуудал гарч ирээд тэгээд ерөөсөө санаанд хүрсэн гоё аяллаа видео бичлэг болж өгөхгүй. Гэл за би нуудагийн бичлэг угаасаа фейлдчихлээ гэдэг. Орхисон дараагийн бичлэг дээрээ юун дээр анхаарах вэ гэдгээ маш сайн ойлгосон. Тэгэхээр удамгүй АК-н дараагийн аяллаа бичлэгийг арай илүү чанартай бас мэдрэмжээ илүү гоё оруулж өгсөн тийм бичлэгүүдийг эдитэлж оруулнаа. Тэгэл ямар ч тач 10 хоног яваад ирлээ.
ямар ч нарийн төлөвлөгөөгүй явсан учраас мэдрэмж дүүрэн аялал боллоо. Энэ аяллыг хамт явъя гэж санал тавьсан Эрка дүүдээ маш их баярлалаа. Уул нь бол бид анх бүр над руу Казахстан руу явъя гэж санал тавьсан байсан. Тэгээд их чинь арай л барахгүй хаа гэж хэлээд тэгээд баяуулгийн найшлуулад баяуулгүй байсан чинь өөрсдөө говьалтай болоод байсан. Тэгтээ ямар ч тач энэ сандыг тавьсан дүүдээ баярлалаа. Дээрээс нь замдаа тарж зөвлөгөө өгч тусалж исэн найзуудаа маш их баярлалаа. Мөн хамгийн сүүлд нь энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Дараагийнхаа илүү чанартай аштайхан гой бичлэгээр уулзах болно. За, бай бай.